Сайн мэцхан үзэгчдээ өнөөдрийн эмчилгээр анимодын 70 дутаа санаануудын тухай бичлэг хийх болно. Тэгээ бичлэгээ дуустал нь үзээрэй. За эхний аним болох 1988 онд гарсан Миний өрш Тоторо. Их мастер Хаяо Миязакигийн бүтээл. Англи Оросын хүүхэд багчууд Винни Пүүхийг хичнээн хайрладаг билээ. Японы хүүхэд багчуудын хувьд Тоторо түүнтэй энэ тэнцвүүц үндэсний хэмжээний хайр татан баатар юм. Хөдөөгийн бяцхан суурьнд аав хоёр охиныхоо хамт нүүн ирнэ. Ээж нь ойролцоох эмнэлэгт хэвтэж эмчлүүлчгээд удаан хугацаагаар эзгүй хойгоор хоёр охин нь ээжигээ ихэд санан битгэрэх болгож хүүхдийн аз жаргалтай цолгон амьсгал киноны туршид тасалдахгүй борон донд аавынхаа ирэх автобусыг тосон буй охины дэргэд Тоторо ирээд чимээгүй зогсоод хамтдаа үлээдэг мөч бол анимегийн түүхэн дэх хамгийн сэтгэлд хоногшром хөөрдөм шидэт зураглал гэдэгтээ баргах хүн гарахгүй бизээ. Мэй Сацуки хоёр Тоторотой найзалж эхэлснээр олон сонирхолтой зүйл тохиолдог билээ. Адал явдлаар дүүрэн энэ киноны нэг нууц бол Тоторо савдаг, тэндээ үхлийн бурхан гэдэг түүх юм. Амгт өгүүлснээр үхэх гэж байгаа эсвэл үхсэн хүн л Тоторо хатаг гэдэг. Мэй алга болоход ойролцоох төөрмөс шахааг нь олжээ. Тэр живж өгсөн байв. Дүүн хаан байна гэж Сацукигээс асуухад айсандаа энэ шахаа дүүгийнх нь биш гэж хэлэх ба өөрөө Тоторогийн ирэлд гарч дүүгээ хайж хэлдэг аж. Тоторо түүнийг олж үхсдийн ертөнц рүү авч явдаг ба тэндээ дүүтэйгээ уулздаг байна. Киноны төгсгөлд хоёр охин эмнэлэгт хэвтэж байгаа ээжийнхээ хажууханд аврах том модон дээр Тоторогийн хамт байгаагаар гардаг. Үүнийг нь ээж нь олж хардаг билээ. Өөрөөр хэлбэл хоёр охин хэдийний үхсэн ба удахгүй тэдний араас нас барж буй ээж нь үхлийн бурхныг харсан хэрэг юм. Хэрвээ анзаарвал киноны төгсгөл хэсэгт охид сүүдэр байдаггүй нь тэднийг сүнс байсан гэдгийг баталдаг аж. Киноны үйл явдал Саяма улсын орчимд болдог ба түүхэн Саямагийн хэрэг гэж алдарсан аимшигт хэрэг болж байсан аж. Игч дүү хоёр охин алдсан байдалтай олдсон бөгөөд охин энэ явдлаас өмнөх нь муу шиг дүрс харсан тухай ярьсан байдаг. Энэ Миний хөрш Тоторо кинон дээр гардаг автобус хэлбэрээр гардаг домогт гардаг өхөл рүү сүнс зөөгч байсан гэж үздэг. Дараагийн анима ярьцгаая. Бас л 1988 онд гарсан Гэрэл цохны болш. Гаатай чихэр. Энэ үг олон хүний зүрхэнд хайр болон давхар гониг төрүүлдэг. Исао Такахатагийн бүтээл Гэрэл цохны болш хэмээх дайны үр дагаварт энгийн ард иргэдэд хэрхэн нөлөөлж золиосонд хүүхдүүд яаж завдгийг харуулсан энэ киног үзээд уйлдгүй хүн бараг байхгүй бах. 1967 онд бичигдсэн Акiyuki Nozakaгийн бүтээл зохиолоос санаа авсан энэ бүтээл дайны сэдвүүтэй бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын нэг юм. Тус анимашн гарсан даруйдаа сая хүний сэтгэлийг хөдөлгөж чаджээ. Өсвөлнгөөс болж саятай хүү Саномия буудалд бүхэж байгаагаар кино эхэлдэг. Гэрэл цохны болш анимашн дээр ээж нь агаарын давталгаанд үргэлдэж аав нь цэрэгт яваад соргон тасардаг тухай гарах ба нагц эгчдээр очиж амьдрах болдог. Гэвч дайны улмаас илдэг байсан эгч нь яваандаа өнчөн хоёрыг гадуурхаж эхлэх ба хамт байж тэсгээ байсан ах дүү хоёр тэднийг орхин өөрсдөө годомжинд амьдарч эхэлдэг билээ. Өөртөө сайхан зан чанар хайр инэрлийг хадгалж үлдэж юу ч үгүй болсон ертөнцөд дутуугаа нөхөн тэмцээж байгаа ах дүү хоёрын тухай эмгэнэлт түүх гарах бөгөөд эцэст нь дайны охирогч болсон мянган хүүхдийн адилаар хоёулаа амиа алддаг юм. Зарим их сурвалжид бичснээр энэ киног дэлхийд алдартай фото зургуудын нэг болох нас барсан дүүгээ үүрэн аавыгаа хайж яваа бяцхан хүүгийн зургаас сэтгүүлсэн гэдэг. Японы Нагасаки хот дээр унсан атомын бөмбөгийн дэлгэрэлтээс үүссэн гамшигт сүрлийг баталгаажуулахаар гэрэл зурагчин Joy Donald Арлын улсад яарвчлан иржээ. 1945 оны 9 дугаар сараас эхлэн Японы баруун хэсгээр уйггүй явсан тэрээр хэмгүй иргэд үхэгсэд сүйдсэн барилга гээд сэтгэл өвдөн зургуудыг хайснаа буулгасан байна. Охин дүүгээ өөрсөн 10 орчим насны жаал хүүр шатаадаг газар руу явж байхдаа би таарлав. Тэр үеийн Япон хүүхдүүд дүүгээ үрээд тоглож явах нь химийн үзэгдэл байсан ч энэ хүү бусдаас өөр байлаа. Чухам яагаад энд ирснээр царай наасан л хэлт. Үл лөцгөн алхах хүү унтаж буй бололтой толгойн гэлжиж гисэн жаахан дүүгээ нуруундаа үүрчээ. Гэтэл цагаан маск зүүсэн нэр өнөөх хүү дээр ирээд дүүг нь тогтоон уйсан оосрыг үг дуугүй тайлав. Энэ үед л би бяцхан охиныг аль хэдийн өөд басныг ойлгосон юм. Гөөр дүүгийнх нь гар хөлнөөс бариад галт хийх үед хүү галын дэлхийг хараад хөдөлгөөнгөө зогсонгоо дээд уруулаасаа цус гартал хазаж байсан сан. Нар жаргах мэт галын дөл доошлоход хүү эргэж хараад чимээгүйхэн явсандаа хэмээн Донал хожим нь ярьжээ. 3 дахь анимлог орцгоё. 2004 онд гарсан Хаавлын нүүдэл шилдэг. Миязакигийн хамгийн алдартай нөр их хөдөлмөр шингэсэн гайхалтай бүтээлийн техник нэг бол Хаавлын нүүдэл шилдэг хэмээх аним юм. Дайан Уин Джонсон ижил нэр зохиолоос идэвлэн бүтээсэн тус кино өдгөөч Японы хамгийн их ашиг орлого олсон киноны нэг тооцогддог. Оскар шилдэг хүүхэлдэйн кино төрлөөр нэр дэвшиж байснаас нь үзэхэд ямархуу чансаатай бүтээл болох нь илт мэдрэгдэнэ.
Залуухан эмэгтэйг нэгэн шулан хөгшин эмэгтэй болгон хувиргаснаар ич хэдийн нууцыг тайлж урдын төрхөндөө орохын тулд аян замд гарна. Тэр хаашаа явах тухай толгойгоо шалгаж суугаагүй бөгөөд шууд хаавлын цайзыг олохоор явна. Энэ цайз хүн бүхэндээ тааралдаад байдаггүй лээ. Эмэгтэй нэг манухатай таарлалтанд замчлуулсаар илвчин хаавал болоод түүний туслах хүү бас нүд амтай галтай цайз дэрнэ. Өгүүлэмжийн хувьд ойлгоход бэрхж гэлээ Миязаки угаас товч тодорхой бүх утга санаа нь илт байдаг бүтээл дургуун шиг санагддаг. Үзэгчийн өөрийн уран сэтгэмж киноны үйл явдалтай хосолж чадвал таны бодсноос илүү төгс бүтээл болох нь ойлгогдох болно. Энэ кинонд дайн самууны эсрэг утга санаа маш их байдаг. Сүнсэн туугдагсад киногоороо Оскарын шагнал хүртэх үед Америкийн нэгдсэн улсын Иракт явуулж байсан дайнаас болж ихэд шаналж байжээ. Энэ ч утгаараа тэрээр Оскарын шагнал авах эсэх тал дээр жаахан тэнэгэлсэн гэдэг. Ингээд Иракийн дайны үеэр нэг орой сууж байгаад Америкчуудад таалагдхааргүй бүтээл хийгийж шийдсэж. Кинонд гардаг хатагтай Сулейман зөвхөн садист сэтлэр илдэг өвөмөө самун үсгэх бөгөөд киноны төгсгөл үед л дайны цаад муу мухайг ойлгодог юм. Бүрүүдийн хувьд муу бол муу, сайн л бол сайн гэсэн нэг өнцгөөс гардаггүй. Хаавал ч гэсэн өөрчлөгдөж чадна гэдгийг харуулсан билээ. Хаавлын нүүдэл шилтгэний нэгэн сонирхолтой зүйл нь гол дүрийн эмэгтэйг өгшин болгосон явдал юм. Ихэвчлэн хөвчрөхөг залуу дөрүүдэд дасан үзэгчдэд энэ сайн хүлээж авахгүй байх хэрэгсэл дагуулж байлаа. Настай хүн болон эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг дэмжсэн бүтээл билээ. За ингээд бичлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Тэгээ бичлэг маань таалагдсан бол та нар лайк болон subscribe дараад намайг дэмжиж өгөөрэй. Тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай.